гэж байна. За. Хемохим гэдэг бүтээгдэхүүн болохоор Солонгос улсын засгийн газраас нэмэр санхүүжүүлж гаргасан. Үндсэндээ эрдэмтдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор бүр усаас нь гэж санхүүжүүлж гаргасан бүтээгдэхүүн байгаа. Дархлаа ядаргааг тайлж дархлааг сэргээж ядаргааг ингээд адилгадаг гэдгээр маш их одоо юу ядаргааг багасгадаг тийм нөгөө маш олон тийм эрдэм шинжилгээний бий байдаг та бүтээдэг та. Тэр дундаасаа ядаргааг багасгаж дархлааг сайжруулдаг гэдэг нь болохоор ингээд бүр батлагдчихсан. Гэхдээ одоо ууж хэрэгж байгаа ингээд маш олон улс орны хүмүүсийн дунд бол маш олон одоо өвчтөн дэжтэй ингээд сайн гэдэг нь одоо ингээд аав дамжаад илрээд явж байгаа тийм сайн бүтээгдэхүүн байгаа. Ярьж. За гапол яах вэ? Бүтээгдэхүүний найрханд нь болохоор цэн цооргон гэсэн 3 ургамлаас бүтсэн байна. Ер нь бол дэжтэй ингээд энэ бүтээгдэхүүнийг гаргаж авахын тулд 1000 ургамлаас ургамлын хойцтой 10,000 жорыг ингэж одоо юу яасан байна. За эхнээс нь хэлээ. Энэ дээр бол маш тавталгаар бичсэн байгаамаа тэгээд яриад та энэ нарийн хурцгүй гэж хэлсэн. За. Өөр нөөшөд хараад сэргээг дараад яв. Тэгээд түрүүн хэлсэн шүү дээ. Хемохим хүний дархлааг сайжруулж ядаргааг арилгах онцгой үйлчлэгээтэй биологийн нэмэлт хүнсний бүтээгдэхүүн байгаамаа. За тэгээд тус бүтээгдэхүүний болохоор өмнөд Солонгос улсын цөмийн эрчим хүчний судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд уг бүтээгдэхүүнийг гаргаж авсан. Шинэ бүтээгдэхүүнийг тухайн бүтээгдэхүүн улсаас нь үндэсний төслийн үрээд 50 сая $50 гаргаж өгч байсан. Хамгийн үндсэндээ эрдэмтдийн эрүүл мэндийг хамгаалахын тулд төслийг хэрэгжүүлж судалгааны ажилд бүр 8 жил үргэлжилсэн байгаамаа. Тэгээд хүний дархлааны системийг өндөр үр дүнтэйгээр сайжруулах найрлаганд нь болохоор найрлагууд гаргаж авахын тулд 1000 гаруй эмийн ургамлыг сонгож авсан 10,000 гаруй жор найруулж түүнээсээ болохоор гол найрлаганд нь зэн, цооргон, халахцаа гэсэн ургамал орсон байна. Тэгээд эрдэмтдийн багийг удирдах байсан эрдэмт нь болохоор хемохим хүний биеийн дархлаа, эд эсийн болон цус төлжилтийн үйл ажиллагааг идэвхжүүлдэг хүнсээ. Дархлааны систем үйл ажиллагааг явуулдаг цус нөхөн төлжилтийг гемопоз гэдэг цус нөхөн төлжиж байх нь хүний эрүүл мэнд байхын үндэс юм а гэж хэлсэн байдаг. За тэгээд эрдэмтдийн нөгөө нэг одоо эрдэмтнийх нь одоо ярилцлагаас нь болохоор ингэж байгаа. Таныг хемохим бүтээх сэдэд юу хүрвэ гэж асуухад би Солонгосын туяа эмчилгээний эмнэлэгт ажиллаж байхдаа олон хүн хавдрын улмаас химийн эмчилгээ хийлгэж байгааг харж байсан. Тэд олон дархлаамуудснаас болж ийм асуудалд орж ирсэн байсан ба хожим нь хавдраас гадна өөр өвчтөж болж байлаа. Тэгээд би өнөөдрөөс дархлаа судрах нь хавдар туссан хүмүүсээс гадна бусад шалтгаанаар өвдсөн хүний ч өвчний шалтгаан болдог гэж асуугаад дархлааг сайжруулдаг бүтээгдэхүүн гаргаж авах судалгааг эхлүүлсэн байгаамаа. За цус төлжилт дархлаа хоёрын аль нь дээр илүү анхаарал хандуулсан бэ гэхэд би ерөнхийд дархлааг сайжруулахад анхаарч төслийг эхлүүлсэн боловч дархлааны системийн үндэс болсон цусны төлжилтийн үйл явдлыг зохих ёсоор сайжруулдаг жор гаргахад төвлөрч ажилласан. Цусны эрүүл эсвэл төлжиж бий болж байх үед хүний дархлаа сайжирдаг гэж хэлсэн байгаа юм. Тэгээд хемохим хүний биеийн өвчний эмгэг төрүүлэгч уян нэн устгагч эсүүдийн үйл ажиллагааг маш сайн идэвхжүүлдэг. Эдгээр эсүүд нь чөмөх тунгалгийн систем билүү гүйсэн булчирхай сэрэг булчирхай бий болж хор хавдрын эс нэнгийн хатварыг устгаж эд эсээр дарахж гэмтэл явдлыг зогсоодог хэд хэдэн төрлийн
лимфоцит бөгөөд түүний хүний давлгааны системийн чухал үүрэгтэй байгаа юм. За одоо би өөрөөр ярих бол Нааш харж байгаа. Ингэж эмчилгээний одоо энэ чанараараа албартай эмийн ургамлууд болох цэн цааргын халахцай зэрэг түүхийг бол биотехнологийн шинэлэг аргатай хослуулан гаргаж авсан байнамаа. За тэгээ хемокемийн солонгосын хүнс эмийн аюулгүй байдлын яамны шалгалтыг давж хүлээн зөвшөөрсөн эрүүл мэндийн үйлчилгээтэй бүтээгдэхүүн болсон байгаа. За 20 түрүүнд бэлгийн ах хэлснээр 2026 оны байдлаар хемокем нь 28 орны патент аваад байгаа юм. Тэгээд атомын бүтээгдэхүүн дотроо хамгийн сайн худалдаалагддаг бестселлер болсон ба 3 их найдын борлуулалт хийгээд байгаамаа. Тэгээд солонгостой хамгийн алдартай хүн хорхоотойгоос илүү борлуулагдаж байгаамаа. За дэлхийн нийт борлуулалт 3 их найд вон давж дотоодын эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүний экспортоор 1-р байранд орсон байгаа. За энэ хемокемийг болохоор ямар хүмүүс хэрэглэж болох вэ гэхээр одоо ингээд настай хүмүүс дээрээс нь ингээд маш их ажилладаг, шөнийн ээжинд гардаг эдгээр хүмүүс бол хэрэглэн. Тэгээд насны үед бол одоо 6 настай гас дээшээ бол хэрэглэж болно. За тавлаа сувтай хүүхдүүд тамирчид бас хэрэглэхэд тохиромжтой. Ер нь бол ингээд юу штэ бараг бүхэл хүн хэрэглэхэд тохиромжтой бүтээгдэхүүн байгаа байхгүй юу? Жишээ нь одоо би өөрөө ингээд хэрэглэхэд ингээд маш их ядрахгүй тэгээд эрчимтэй ингээд байгаад идэг. Тэгээд хүний биед одоо хүн болгонд нэг өөрийн завир байдаг тийм. Тэгээд хемокемийг ингээд яг ууж үзчихэж л ер нь мэдрэгддэг. Тухайн хүний тэр завир нь сайжрах хүнд өөрт нь мэдэгддэг тийм сайхан бүтээгдэхүүн байгаамаа. За тэгээд одоо энэ цусыг цэвэршүүлнэ, хүний давлгааны системийг сайжруулна, биеийн хүчний ажлыг эсрэг нэмэгдүүлнэ, стрессийн нөлөөг бууруулна гэх. Энэ бүхэн бол ингээд биеинд яг мэдрэгддэг. Тэгээд ууж үзчихэж л ер нь мэдэрдэг. Тэгээд түрүүнд бас хэлсэнтэй одоо тамир тэнхээ сайжруулна. Тэд одоо дөрөвний хэлсэн юмнууд яагаад вэ? Ийм өвчтөй одоо үе мөчний өрсөл цусны цус багталтай хашид хүртэл хэрэглэнэ одоо ингээд. За тэгээд дараа хүмүүс болохоор 6-аас доош насны хүүхэд, жирэмсэн болон хөвгүүд эхчүүд таахгүй байгаа хүмүүс бол хэрэглэж болохгүй гэж байгаа.